шатамжтай сайд нь хэмдэг бас чадамжгүй сайд нь. За ер нь бол Зандан шатар ерхий сайдын засгийн газар бол мууг ажилласан. Үнэхээр мууг ажилласан. Тэгээ одоо энэ улс орны нөхцөл байдал ер нь зүгээр олон улсын нөхцөл байдал юу байгаа вэ? Мууг ажилласан гэж би үзэж байгаа. Зүгээр тэр сайд нь сайн муу гэж дүгнэх бол нэгдүгээр зохисгүй, хоёрдугаар бас энд бол тохиромжгүй байна л да. Ямар ч юм сайн ажилласан. Хамгийн гол нь засгийн газар юугаар үнэлэх ёстой вэ гэхээр бодлогын хандлага, ямар чиглэлд, ямар бодлого баримталж байгаа юм, юунд ач холбогдол гэж байгаа юм гэх чухал байгаа. Яг тухайн салбартаа бол сайдыг үнэлэх асуудалгаас ерхий сайдын хувьд бол Монгол улсыг хөгжүүлэхэд суурь, авилга, хулгай, ер нь зөвхөн тогтолцоог сайжруулахаар бодлогын ямар ажил авсан бэ гэдэг нь хамгийн чухал юм байна. Тийм болохоор би хувьдаа бол сайн ажилласан гэж үнэлж байгаа. Одоо таныг сайдаар томилохоор бол тийм юу хүлээж авах уу? Тэрийг бол тэр дараагийн ерхий сайд томилогдоо. Тэгээд өөрийнх нь бодлогыг гаргаад тэгээд түрүүний миний хэлдэг эрчим хүчний салбарт энэ реформыг үргэлжлүүлэхийн тулд энэ хүн намын найдлаа гэж хүний ч юм уу яг тэр хийх гээд байгаа ажлын төлөвлөгөө зөв гэж үзэх юм бол уялдаж чанаж үзэх юм бол тухайн үед ярих байлгүй дээ.